За, сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. За би эдийн засаг мэргэжилтэй төрийн албанд 53 жил ажилласан төрийн түшээ. Одоогоор 87 настай. Намайг Вандам Мансар гэдэг. Япон зүүн хойд хэсгийг хэсэг газрыг эзлэн аваад Манжго гэсэн тоглоом ус байгуулсан юм аа. За энэ Манжго улсын зүгээс Монгол улсын хөлийг зөрчих улмаар манай улсын зарим нутгийг эзлэн авах зорилгоор байнга үмэн дэгдэж довтлдог болсон. За зөвлөлт улс Монгол улсын хооронд урд этгээдийн зүгээс довтлол бол харилцсан тусалж хамгаална гэсэн гэрээг 1936 онд байгуулсан. Энэ гэрээний дагуу Японы төрөнгийг зөвлөлт улс эсэргүүцэж тэмцэх болсон. Энэ үндсэн дээр зөвлөлт улс Япон улсын хооронд тэмцэл өрнөж эхэлсэн. За энэ тэмцэл нь бол халах голын дайн гэж нэрээр нэрлсэн. Энэ халах голын оройнд болсон. Хоёр талаас олон мянган нис онгоц, танк, их буу, за мөн олон мянган цэрэг оролцсон энэ томхон тулдаан болж хувирсан юм аа. За зарим үед зөвлөлт улсаас 60 мянган цэрэг оролцсон гэдэг, Японы талаас 75 мянган цэрэг оролцсон гэдэг ийм нэлээд их олон хүн техник хамарсан энэ том байлдаан болсон. За байлдаан бол гол болсон газар нь бол Монголын халахын голын орой юм. За энд бол 1939 оны 5 сараас 9 сарын хооронд гол тэмцэл болсон. Их хүчтэй тулдаан болж олон хүний амь үрэгдсэн ийм тулдаан болсон юм аа. За энэ тулдаанд зөвлөлтийн тал 10 мянган хүн амь үрэгдсэн, 15 мянган хүн шархсан гэж ярьдаг. За Японы талаас зарим мэдээгээр 60 мянган хүн амь үрэгдэж 3 мянган хүн олзсон гэсэн мэдээч байдаг. За зөвлөлтийн талын энэ дайныг Георги Константинович Жоку гэдэг хүн зөвлөлт улсын маршал хүн удирдсан. Монгол улсын ерөнхий сайд Хорлогийн Чав болсон, маршал Чав болсон удирдах байсан юм аа. Ингээд энэ дайн бол нэлээд өргөн хүрээг хамарсан энэ дайн байсан. Тэгээ дайны эцсийн дүнд бол зөвлөлт улс ялж Япон ялагчдаар төгссөн. Эцсийн дүндээ бол 1939 оны 9 сард зөвлөлт улс Япон улсын хооронд хэлэлцээр байгуулснаар төгссөн. Улс эх орноо хайрлах, тусгай тогтнолоо хамгаалах баталгаа бол Монгол хүн бүрийн эх оронч үзэл юм аа. Энэ бол Монголын үнд зүйл. Энэ үнд зүйлийг хамгаалах, дэлгэрүүлэх, төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжин ажиллах хэрэгтэй. Даяаршлын өнөө үед эх орноо хамгаалах үндсэн зарчим бол Монгол хүн түүх, соёл уламжлалаа дээдлэх, үнд зүйлээ тодорхойлох нь чухлаа. Иймээс төрийн байгууллага болон сургуулиудад Монголын нууц товчоог сайн судлуулж түүнээс ишлэл шалгалт авдаг болгомоор байна.
90 зуны нарыг хамтдаа өгтөж, 90 зуны сарыг шинжин ажиж, хайрхан уулын өөрт жирийн малчин залуугаас хөдөлмөрийн баатар хашир малчин болтлоо амьдарч яваа Дандрын банзрагч гойнд үдшийн бүрийтэй уралдан аяны дөрөв мулталлаа. Ардын хувьсгал ялсан жил буюу 1921 онд мэндэлсэн банзрагч гой Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул хүн. Чулуут голын наад цаа талын 2 нутгаар огуулсан энэ бурайнаар гэр бүл болсноосоо хойш 74 дахь жилдээ амьдарч байна. Наруугаан дүүгэж өдгөө 80 гаруй наслаж яваа эмгэн бий. Игчдүү 2 чулуутын гол дагсан 2 баатрын эхнэрээ гэгдэж явсан ажилсаг малч хүмүүс. Дүүтэйгээ хамт цаг хатуу шагнал шудраг байсан үед эмэгтэйчүүдийн 5 дугаар их хуралд оролцож хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдж байснаа дурсах дуртай. Хэдэн насаарч болов залуу болоосой хийх юм мөн ч их байна да гэж буурал эмгэн шүүрс алдах юм. Ордын хотол хийдсэн тэгтэл за инээсэцэг залуулаас инээсэ хим хийхэмсэл гэж бодож ирсэн. Тэгээд одоо тэгсэн гайгүй лээж насууд Эцгээдээ таны хийдсэн тэр хөлөөгөө байсан баха. хайрын тухай сонин хүн хэвлэлээр их бичжээ үү тэр үед? Зөндөлтэй. Сонин болгоны улан дээр шхол нэг бичлэлтэй. Яг богөлжээ сонин улан гэж. За орцгойдээ. Хөдөлмөрийн баатар болсноо яаж мэдсэн бэлээ? Хотон дотор ямаг хөлжвол энэ анныхаа шантар их орон тавиа хөл явах тавьчихал ишгээ тавьдгийг тэр тэгэл хоёулахнаас шхолон ямаатай 1-4-500 ямаатай тэгэл штэ. Монгол улсынхаа иргэн хамгийн түрүүнд иргэн байж байна. Тэгээ газар нутаг маань байж байна, тийм ээ. За өр хүүхдүүд маань байж байна. За одоо сайхан бэлгэлүүд маань байж байна, тийм ээ. Төрийн талбай юм. Сайхан үнцэнтэй хадгалж явах. Гэхдээ хувь хүнд чинь бас үнцэн гэдэг юм бас байдаг штэ. Хувь хүнд бас өөрт нь үнцэн гэж байх хэвээр. Тэр нь одоо юу гэдэг тийм сайхан төрүүлээд өсгсөн аав ээж маань байна, тийм ээ. За одоо өөрсдийнхөө төрүүлсэн өр хүүхд маань байна. Одоо дээрээс уламжилж ирсэн сайхан одоо бас нэг юм нандинж хадгалдаг тийм ээ. Өв уламжилж ирсэн сайхан одоо жишээлбэл хөөрөгч гэдэг юм уу тийм юм байж байна тийм ээ. Энэ бол сайхан тэр тухайн хүнийх нь үнцэн юм аа. Одоо өөрийнх нь үнцэн сайхан сэтгэлтэй байх тийм ээ. Одоо бие биендээ сайхан талархаж инээж явах. Одоо энэс ч гисүүлээд ингээд сайхан үнцэн байж ш тэр тухайн хүнийг үнэлэх үнцэн. Хамгийн үнцэн хүн өөрөө байхгүй. Хүн чинь өөрөө байгалийн бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр л хүн өөрөө л тэр байгаль бидний бүтээсэн ч гэсэн эргээд бидний байгалыгаа дахиад бүтээгээл хамгийн гол нь байгаль дэлхийг хайрлаж хамгаалал гэсэн. Их орон чинь ердөө тийм байна. Их орон энэ уус үндэсний бүх юм одоо хамгаалж хайрлж удамшлаа хамгаалах юм газар чинь л одоо энэ чинь хайрлахыг их орны хайрлаж байна гэж. Эх оронч үзэлч хамгийн хэрэгтэй юм чинь байхгүй. Эх оронч үзэлтэй байж ээж улс орон оршин тогтно.